мэдээллийн технологийн судлагдхууны багийн ахлагч Баярзай байна. Манай судлагдхуун нийт 9 багштай өмнөөс заах аргач тэргүүлэх зэрэгтэй 6 багш ажиллаж байна. Толноороо сургалтын үйл ажиллагаагаа явуулахаас гадна сурах үйл ажиллагааны үр дүнг ахиулах зорилготой 6-аас 11-р ангийн 581 сурагчдыг хамарсан математик сорилыг сар бүр эсвэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх зорилготой 12-р ангийн сурагчдаас 7 хоног бүрийн сорил сургуулийн математикийн олимпиадыг уламжлалт болгон зохион байгуулахаас гадна 6, 7, 8, 9-р ангийн сурагчдын дунд сонгон судлах дугуйлан сурагчдын анхаарлыг тогтворжуулах мандатаа судоку дасгал ажлын сургалт зэргийг зохион байгуулж байна. Манай сургууль 2012 оноос өнөө хүртэл 12 дугаар ангийн сурагчдаас эсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сорил шалгалтыг 7 хоног бүр тогтмол авч үр дүнд үнэлгээ шинжилгээхийн ажиллаж хэвссэн. Zip-Grade программыг сорил авахд ашигласнаар хариултын хуудас бөглүүлэх, сорилыг засах, анализ хийх ажлууд түргэн шуурхай хялбар болсон. Сорил болгоны дараа гүйцэтгэл багтаа бодлого тасгалыг тайлбарлан өгч анализ хийж ажилдаг. Үүний үр дүнд математикийн эсдийн ерөнхий шалгалтын амжилт тогтмол ахиж аймаг улсын дунджаас дээгүүр үнэлэгдэж байна. Математикийн багш ил нэрвэн боловсрол соёл урлагийн газар, Бүгд гэр бүл хөгжлийн газраас зохион байгуулсан багш сурах солилцоо хөтөлбөрийн хүрээнд сургуулийнхаа 6 сурагчийн хамт хотод суманд 7 хоног ажилласан. Энэ үеэр өгдөлтэй ажиллах сэдвээр 6 дугаар ангид нээлттэй хичээлийг зохион байгуулсан. Мөн Өвөрхангай аймгийн 12 эр сумын мэргэд сургуулийн сайн туршлага үйл ажиллагаатай танилцахаас гадна трапецийн талбай нээлттэй хичээлд сууж туршлага судалсан. Архангай аймгийн Эрдэнэ улаан сумын цэг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан боломж тооцох бодлого бодын уралдааныг Утга Эрдэм сургалтын төв, Архангай аймгийн математикийн холбоо, Эрдэнэ улаан сумын цэг даргын тамгын газартай хамтран манай математик мэдээлэл технологийн судлагдхууны баг сургууль дээрээ зохион байгуулж ажилласан. Мөн Архангай аймгийн математикийн холбоотой хамтран 11-12 дугаар ангиас сурагчдын дунд 12,000 математикийн багийн анх дахь уралдааныг хамтран зохион байгуулж ажиллаж байна. Багш Пиренлен улсын математикийн 59-60-61-р олимпиадын 2-ын даваанд аймгийн аварга болж улсын олимпиадад багийн ахлагчаар 3 дахь жилдээ амжилттай оролцлоо. Мөн бид улс бүсийн болон нэрэмжит олимпиадуудад амжилттай оролцож аваргын багш, шилдэг багш зэрэг шагналуудын эзэд болохоос гадна багийн дүнгээрээ тогтмол эхний байруудад шалгарч байна. (2006 оноос сургуулийн математикийн олимпиадыг зохион байгуулж эхэлснээс хойш 18 дахь удаагийнх тохиож байна. Энэ хичээлийн жилд олон улсын математикийн өдрийг тохиолдуулан 1-12 дугаар ангийн сурагчдын дунд стандарт олимпиад, эцэг эхчүүдийн дунд судоку уралдааныг явуулсан ба сурагчдын амжилтаар 1-5 дугаар ангийн ангилал бүрд шилдэг багш шалгаруулан урамшуулж амжилттай зохион байгууллаа.